Замун өнөөдөр Eagle-ийн бас буруу сэдвийг онцлог үзэгчтэй мэдээлэл өгч байгаа. Монголчууд бид өвлийн үйлрэл хийж байгаа өвөлдөө бэлнүү гэсэн сэдвийг хүндэн мэдээлэл хүргэж байна. Замун одоо аюултай хог хавьдлыг 10 метрийн гүнд тулах ёстой гэсэн сэдвийг хүндэж байна. Замун одоо барилгын осол сүүлийн жилүүдэд өрн буурахгүй өнөөдрийн бүрдэл барилга дээр осол гарч хүний амнаас эрсэлцээр байна гэсэн эдгээр сэдвүүдийг хүндэн үзэгч та бүхэндээ цаг цагийн мэдээний өрөөгөөрөө одоо ажиллаж мэдээллийг бол хүргэсээр байна. Хамгийн сүүлийн жишээ барилгын ослын за өнгөрсөн амралтын өдөр Riverstone гэсэн барилга дээрээс ажиллаж хийж байсан 3 залуу унаж харамсалтайгаар амь насаа алдсан энэ эрхтэй холбоотой ямар шинэ баримт гарч ирсэн бэ золон. Тэгэхээр Riverstone тийм осол гарслаа гэдгийн дараа цагдаагийн байгууллагаас нийслэлийн мэргэжлийн ялтай хамтраад мэдээлэл хийсэн. За тухайн мэдээлэл дээрээс цагдаагийн байгууллагын өгч байгаа мэдээллийг зүгээр аваад ингээд үзэхэд бол энэ удаагийн тохиолдол дээр гүйцэтгэгч компани буруутай зөвхөн гүйцэтгэгч компаниудад захирлын с ижигтнэр татаад ингээд шалгаж байгаа юм шиг иймэрхүү мэдээллийг өгсөн л дөө. Гэтэл яг гүйцэтгэгч компани, захиалагч компани хоёр барилга барьж байгаа тохиолдолд хэн ямар үүрэг хариуцлага хүлээдэг юм бэ гэдгийг бид нар өнөөдөр мэргэжлийн үнээс тодрууллаа л та. Гэтэл захиалагчийн үүрэг хариуцлага бол гүйцэтгэгчээс хамаагүй илүү өндөр байдаг юм аа гэсэн. Өнөөдөр энэ бол нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлаас баталсан тогтоол төрч тийм байна, барилгын бусад хууль журмуударч тийм байна гэдгийг мэргэжилтэн нотолж хэлж байна. Өөрөөр хэлбэл барилгын Монголын барилгачдын холбооны одоо ерөнхийлөгч, мэргэжлийн холбооны ерөнхийлөгч хүн хэлж байна шүү дээ. Ийм нэг шинэ мэдээлэл байна. За нөгөө талаас тухайн нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн тухайн одоо компани, гүйцэтгэгч компани зөвхөн буруутай юм шиг болоод ингээд үйл явдал өнгөрцөн. Гэтэл нөгөө захиалагч байгууллага маань өөрөө тусгай зөвшөөрөл үйл ажиллагаа явуулах эрх бүхий одоо тэр албан бичигнүүд бас байсан уугүй гэдэг дээр шинэ баримтууд бас гарч ирж байна. Захиалагч байгууллага нь бол өөрөө S Development гэдэг компани байгаа. За гүйцэтгэгч нь болохоор өөр компани байгаа. Тэгээд тухайн үед хэвлэл мэдээлэлээр өгсөн мэдээлүүд бол зөвхөн одоо гүйцэтгэгч компани буруутай үйлдэлээс болоод ингээд үйл болцсон юм шиг. Энэ үйл явдалд зөвхөн гүйцэтгэгч компани хариуцлага хүлээгээд өнгөрөх юм шиг иймэрхүү мэдээлэл давмгаалаад явчихсан л та. За зарим нэг мэдээллийн хэрэгслүүдээр болохоор энийг цааш нь ухаж энэний цаана бас ямар зүй асуудлууд байж болох вэ гэдэг сэдвийг бол үндсэн байгаа. Тэгээд ямар ч сан эхлээд бүгдээрээ нэг мэдээллийг үзье. За тухайн үед нийслэлийн цагдаагийн газраас болон одоо мэргэжлийн хяналтын одоо байгууллагаас ямар мэдээллийг өгч байсан бэ гэдэг мэдээллийг эхлээд сонсоод байна. Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн 75 дугаар тогтоолоор бол захиалагч, гүйцэтгэгч бүгдэнд нь ажил үйлгийн чиглэлээр хариуцлага хүлээнэ гэдэг хуулиар өгсөн байж байгаа. За тэрний хүрээнд яг захиалагч, гүйцэтгэгч хоёрын ажил гүйцэтгэх гэрээ маань бас ямар вэ гэдэг чинь бас эрүүгийн иргэдийн шалгалтын явцад бас чухал нөлөө үзүүлээд эхэлж байгаа. Хэрвээ гэрээн дээр захиалагч тал, гүйцэтгэх тал хоёр нөгөө хөлбөмбөр хамгаалалт аюулгүй ажиллагааны зарлалаа айланд авах, аль нь явах гэдэг юм а гүйцэтгэж оруулаагүй тохиолдол бол одоо бид нар гүйцэтгэгч компани, хөлбөмбөр хамгаалалт инженерийн ажилтнанд хариуцлага тооцоолж аргагүй болж байна. Тэгэхээр энэ үед мэргэжлийн хяналтаас ч гэсэндээ бас хийсэн мэдээлэл нь анхаарал татчихсан. Юу гэхээр нийслэл Улаанбаатар хотод хууль дүрм журмыг зөрчөөд ямар ч зөвшөөрлгүй барилга байгууламж бариад байж байгаа компани 20-30 компани байна. 20 гаруй 26 компани байна гэсэн мэдээлэл өгсөн. Гэтэл чи бид нар 2012 онд бөө юм болоод нийслэлийн засаг даргын дээр мэдээлэлгээд барилга байгуулалтын сайд нүртэл асуудалд унах дээрээ тулаад нэлээд одоо цэгцэллээ гэж ойлгоод байсан шүү дээ. Гэтэл 14 оны байдлаар энэ байдал цэгцрээгүй л байна. Тэгэхээр энэ хууль дүрм журмыг том толгой гаргаж зөрчдөг компаниуд ер нь яг хэн бэ гэдэг асуудал тавигдахад хүрээд байгаа юм л да. Сая бас нэг зүйлийг хэлж байна. Барилга яг захиалагч компани барилга барих зөвшөөрлгүй байсан гэж магадгүй зүгээр энэ дээрээс нэг жишээлбэл яг гэрээнд юм байгаа бол үгэн дээр тоглох гээд байж магадгүй л да барилга барих зөвшөөрлгүй байсан учраас бид гүйцэтгэгч компаниар барилга бариулсан бид нар өөрсдөө барилга бариагүй штэ гэд ингээд мултарч үлдчих юм шээс. Өөрөөр хэлбэл яг энэ хэсэг дээр тодруулах хийж зал. Тэгэхээр энийг бол бас тайлбарлаж байна л да. Нөгөө талаас барилгын Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгчийн зүгээс тайлбарлахтаа захиалагч гэдэг бол өөрөө гол хариуцлагыг үүрдэг компани байгууллага байдаг учраас тухайн захиалагч компани үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл аваагүй, барилга барих зөвшөөрөл байхгүй ингээд үйл ажиллагаа явуулсан бол мэдээж хэрэг буруутна. Захиалагч компани тусгай зөвшөөрөл байхгүй энэ барилгыг барь гэж хэлээг байхад гүйцэтгэгч компани сайн дураар очиод барина гэж бол тэртээ дэргүй байхгүй. Тэгэхээр хууль эрх зүйн актын бүр дээрээс нь хөөгөөд ярих юм бол тэртээ дэргүй үйл ажиллагаа эхлэх зөвшөөрөл эрх зүүн одоо акт нь үүсээгүй эрх зүүн одоо үндс нь тавигдаагүй байхад үйл ажиллагаа явуулж хагаад осол болсон бол энэ хариуцлага энэ дээр оногдох гэдэг ийм шинэ нөхцөл байдал үүсэж ирэх гэсэн үг л дээ. Гэтэл яг цагдаагийн байгууллагын зүгээс тухайн үед мэдээлж ирснээр бол зөвхөн гүйцэтгэгч компани энэ дээр хариуцлага хүлээгээд дуусчих юм шиг зүйл нэг мэдээлчихсэн. За гэхдээ бид нар энэний араас дахиж одоо мэдээллийг тодруулж байна.
нийслэлийн цагдаагийн газрын онц хүнд гэмтрэхтэй тэмцэх тасгийн одоо дарга Баян түмэнтэй бас уулзуулахаар бол сэтгүүлчийг одоо бас явуулсан байгаа. Манай сурвалжлагч бол бас газар дээр нь очиж ажиллаад шинэ мэдээллийг бол бас бидэнд ирүүлэх байх. За тэгэхээр нийслэлийн мэргэжлийн хэлтийн газраас хийж байгаа тэр мэдээлэл нь Эрдэнэчлэн даргын одоо хийж байгаа мэдээлэл бас анхаарал татж байна. Өөрөөр хэлбэл энэ том толгойтой компаниуд тийм ээ. Хууль дүрм журам байгаад байдаг гэтэл энийг үл тоогоод ингээд үйл ажиллагаа явуулаад байна гэдэг нь саяны нийслэлийн мэргэжлийн хэлтийн газрын шалгалтаар тогтоогдчихлоо шүү дээ. Энэ мэдээллийг дахин нэг сануулъя. Зөвшөөрлгүй бөгөөд зөрчилтэй барилгууд өнөөдөр бас нэлээд баригдаж байна. Энэ барилгуудыг бас бид өнөөдөр албан ёсоор 26 барилгыг бол нийт тус зарлая гэж бодож байгаа. Энэ 26 барилга дээр бид одоо шатлсан ямар арга хэмжээ авах вэ гэхээр ер нь манайхаас бол акта тавьсан, торгуулаа тавьсан, үйл ажиллагааг зогсооцсон. Одоо энэ барилгуудын тусгай зөвшөөрлийг нь бүгдийг нь одоо зогсооно. Цаашд одоо барилга барих энэ тусгай зөвшөөрлийг зогсооно. Ер нь аль ч орны системд бол тухайн салбар дээр хариуцлага алдсан байвал тухайн салбараас нь шууд гаргаж яадаг юм систем байдаг. А манай оронд бол одоо энэ аль ч салбар дээр тухайн албан тушаал дээр юм уу, ажил дээр юм уу, үйл ажиллагаан дээр алдаа гаргаад байхад магадгүй тэр нь одоо давтагтаад байхад тэр үйл ажиллагааг эхлүүл цаашаа өргөжлүүлээд яваад байдаг. Энэ ноцтой зуршил бол одоо аль систем дээр байгаа. Тэгэхээр энэ системийг бол одоо манайх бол өөрчилж шаардлагатай байгаа гэдэг нь харагдаж байгаа. Тэгэхээр барилгын салбар дээр одоо энэ зөрчилтэй бөгөөд зөвшөөрлгүй явагдаж байгаа 26 барилгын асуудлыг бол манай зүгээс бол ямар ч ус үйл ажиллагааг зогсоогоод тусгай зөвшөөрлөг нь хүчингүй болох асуудлыг бол барилгын яамд хөргүүлэхээр одоо өнөөдөр эцсийн шийдвэрээ гаргачаад байна. Тэгэхээр нийслэлийн мэргэжлийн хэлтийн газрын дарга ярианаас нэг зүйл анзаарч байна. Дэлхийн бусад улс орнуудад хууль дүрмээ мөрддөг орнуудад салбарт нь хүний амьнастай холбоотой ийм ноцтой осол гэмтэл гарсан тохиолдолд тухайн аж ахуйн нэгж байгууллага бол шууд тэр салбараас цэвэрлэгдэж идэг өөрөлдөл зайлуулагдаж идэг гэсэн. А гэтэл манад ийм тохиолдол ерөөсөө байдаггүй. Ингээд нөгөө компани зүсээ явуулгаад дахиад нэг өөр компани байгуулад байдаг юм ингээд явчихдаг. Ийм зүйлүүд энд дүү хавтаарчсан. За нөгөө талаас нийслэлийн мэргэжлийн хэлтийн газрын зүгээс зөрчлийг илрүүлээд эрх бүхий албан тушаалтанд шилжүүлж байгаа шүү дээ. Энэ бол үйл ажиллагаа явуулж болохгүй байна. Тусгай зөвшөөрөл, зураг төсөлж алга байна. Ямар ч одоо барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл алга байна. Техник эдийн засгийн хүндэтгэл алга байна гэдэг бүгдийг нотлоод эрх бүхий байгууллага руу шилжүүлждэг. Эрх бүхий байгууллага болохоор цагдаа хууль шүүх гээд дээшээ ингээд явдаг. Тэр үйл ажиллагааг зогсоох юм үүрэг хүлээсэн. А гэтэл тэр шатанда очиод замхарч чинь уу яаж чинь. Ингээд байгаад байгаа учраас энэ зөвшөөрлгүйгээр барилга барьдаг энэ үйлдэл ерөөсөө тасалдахгүй нэ. Ерөөсөө эдгээр маань хашрахгүй нэ. Тэгэхээр энийг зүгээр нэг жирийн танил тал багтай жижигхэн барилгын компани хийх зориг зүрх байх уугүй юу? Энийг бол бас бид нэр олж харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл улс төрийн хэмжээнд том одоо дэмжлэгтэй, томоохон одоо хөрөнгө мөнгөтэй ийм компаниуд хуулийг уламдаа гიშгэж ийм байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа манай дэндүү илбэг болцоход байна шүү дээ. Энийг л нийслэлийн мэргэжлийн хэлтийн газраас хэлж байна. Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч хэлж байна. Жишээлбэл барилга дээр аюулгүй ажиллагаа алдагдсан ч юм уу, осол нууралт болсон ч юм уу, энэ тохиолдолд хүний амнаас эрсдэж байгаа гэдэг нь хүн болгон сонсож байгаа мөртлөө яг энэ компани ямар компани гэдэг төдийлөн бас ил биш байх ил байгаад байдаггүй шүү. Жишээлбэл өнгөрсөн